За сайн байцгаана уу хүмүүс. Тэгэхээр өнөөдрийн маань сэдв бол улс төрийн систем байна. За тэгэхээр улс төрийн систем гэж юу вэ гэхээр тухайн улс оронд засаглалыг зохион байгуулах тэр арга хэрэгслүүд болон төрийн байгууллагууд, иргэд, бусад байгууллагууд бүгднгийнх нь нийлбэр зохицыг бол одоо улс төрийн систем гэж хэлж ойлгож болно. За улс төрийн системийн дотор нь тогтолцооны дэд систем, мэдээлэл харилцааны дэд систем, хэм хэмжээ зохицуулалтын дэд систем гэж 3 хувааж үздэг. За энэ хоёр юм дэд систем байх нь байна. За тэгэхээр тогтолцооны дэд систем гэдэг бол юу вэ гэхээр тэр улс төрийн харилцаанд тэр оролцож байгаа талуудын хоорондын харилцан хамаарал тэр зүй тогтолцоог илэрхийлсэн ийм ойлголт байх. За тэгэхээр энэ ойлголтыг бол боловсруулсан эрдэмтэн бол Дэвид Истон юм. За Истон юу гэж үздсэн байдаг вэ гэхээр улс төрийн систем гэдэг бол улс төр гэдэг бол юу вэ гэхээр эрх мэдлийг ашиглан нийгэмд үнд зүйлсийг хойрлон байршуулах үйл явц юм а гэж үздсэн байдаг. За Истны боловсруулсан алдартай улс төрийн системийн загвар байдаг. Тэрийг та бүхэн мэдэх бах. За тэр нь юу вэ гэхээр энэ харагдаж байгаа зүйл байна. За энд юу байгаа вэ гэхээр улс төрийн системийн оролт гаралт гэдэг үндсэн хоёр ойлголт байна. За оролт гаралт гэдэг нь юу юм бэ гэхээр одоо оролт гэдэг нь бол иргэдийн зүгээс, за сонирхлын бүлгүүдийн зүгээс, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс улс төрлөө буюу төрд үзүүлж байгаа энэ мэдээллүүд, энэ одоо нөлөөллүүдийг хэлж байгаа. За үүнийг дотор нь хоёр хувааж байгаа. Шаардлага, дэмжлэг гэж хоёр хувааж байгаа. За харин гаралт гэж юу юм бэ гэхээр эндээс очсон нөлөөлөл, энэ одоо ашиг сонирхол, энэ бүх зүйл, энэ сонирхол илэрхийлэгдэж байгаа энэ сонирхлууд төрд очоод, өөрөөр хэлбэл гаралтыг төр хийх юм те. Төрд очоод шийдвэр үйлдэл болж гардаг байна. За тэгээ энэ нь ингээ хоорондоо буцаад энд ард иргэдэд тодорхой одоо үр дүн болж хүрхийг эрх холбоо гэдэг. За энэ дунд бас хувиргалт гэж нэг юм байгаа. Тэрний юу вэ гэхээр эндээс ирж байгаа шаардлага дэмжлэг маань өөрөө тодорхой ингээд юу гэдгийг хөтөлбөр болоод тий төсөл болоод эсвэл санаачлага одоо хүсэлт болоод өргөдөл болоод ийм тодорхой хэлбэрт ороод хувирч очиж байгаа. А энэ бүх одоо оролт гаралт явагдаж байгаа энэ зүйлүүдийг энэ нөхцөлийг бол орчин гэж хэлбэл. Улс төрийн системийн орчин гэж. За тэгвэл шийдвэр гэдэг маань юу байх нь вэ гэхээр жишээлбэл улсын хурлаас гарч байгаа хууль дүрм тий засгийн газраас гарч байгаа одоо шийдвэр, захиргааны актууд энэ бүх зүйлүүд. А үйлдэл гэдэг нь болохоор тодорхой төрийн байгууллагуудаас тэр захиргааны актыг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ одоо үйл ажиллагаанууд хэлж байгаа. Жишээлх юм бол энэ дээр одоо улсын хурлын гаргасан шийдвэрийг засгийн газар бол одоо хэрэгжүүлэхтэй адилхан тодорхой энэ үйл ажиллагаа явагдана гэсэн үг. За ингээд энэ бүхэлдээ бол эрх холбоо болж ингэж очиж байгаа. За энийг жоохон дэлгэрүүлээд үзэх юм бол за шаардлага гэдгийг жишээлбэл яаж хүргүүлж болж байна гэхээр одоо мэдээж хэрэг улс оронд ард иргэдэд маш олон одоо ашиг сонирхол байгаа. Энэ бүх ашиг сонирхол бол улс төрд бол одоо хөндөгдөх, улс төрийн асуудал болж дэвшигдэх ийм ойлголтууд бол гардаг. Эндээс бол шаардлагуудад ихэвчлэн тодорхой асуудлыг шийдвэрлэх юм хүсэлтүүд, өргөдлүүд одоо тодорхой одоо юу гэдгийг чагсаалт цуглааны хэлбэрээр ч юм уу бас байж болох талтай. За харин дэмжлэг гэж юу юм бэ гэхээр за ард иргэд маань бол байнга одоо ард төр засгаа бод эсэргүүцээд ингээ шаардаад байхгүй тодорхой хэмжээнд бас дэмжлэг үзүүлэх юм зүйлүүд гардаг. За энэ дэмжлэгийг бол жишээлбэл дотор нь хоёр ангилдаг. За энэ юу гэж хоёр ангилдаг вэ гэхээр бодит ба оролцооны гэж хоёр ангилдаг. За тэгэхээр дэмжлэг маань хооронд дотроос ялгаатай байх нь байна. За оролцооны дэмжлэгийн жишээ юу вэ гэхээр сонгуульд оролцож саналаа өгөх юм уу эсвэл тухайн тодорхой улс төрийн нам, улс төрийн албан тушаалтан, улс төрийн байгууллагыг дэмжиж байгаа илэрхийлэх юм уу гэх мэтлэн байдлаар илэрдэг бол бодит дэмжлэг нь яаж илэрдэг вэ гэхээр тухайн иргэд маань хуулиа дагаж мөрдөх, за эсвэл татвар төлөх, цэргийн алба хаах гэх мэтлэн ийм бодиттой зүйлүүдээр бол бас дэмжлэгээ илэрхийлдэг ийм зүйл байна. За ингээд энийг бол Дэвид Истон бол улс төрийн систем буюу улс төрийн систем дотроо тогтолцоо юм а гэж үзэж байгаа. Яагаад энийг тогтолцоо гэж үзэж байгаа вэ гэхээр улс төрийн харилцаанд оролцож байгаа тэр хоёр талын хоорондын энэ харилцаа холбоог бүрэн илэрхийлсэн ийм зураг эндээс бол харагдаж байгаамаа. За мөн Истноос гадна за Аалмонд гэж хүн Истны санааг бүр илүү боловсронгуй болгосон байгаа. За Аалмонд энэ дээр ямар одоо үүрэг гүйцэтгсэн бэ гэхээр улс төрийн системийн үүрэг гэдэг ойлголтыг гаргаж ирж байгаа. За үүрэг нь ямар учиртай юм бэ гэдгийг бүгдээрээ сурах чигээсээ харцгаая. За Аалмонд юу гэж үздсэн бэ гэхээр яг Истний энэ улс төрийн системд оролт гаралт гэж зүйл байдгийг бол бүрэн дэмжсэн. Тэгээд бүр илүү наривчлаад энэ оролт ер нь яг ямар үүрэгтэй нийгэмд, улс төрд те
Гаралт нь ямар үүрэгтэй юм бэ гэдэг илүү дэлгэрүүлж тайлбарсан байна. За оролт гэдэг дээр хаалманд юу гэж үздсэн бэ гэхээр ямар үүрэгтэй гэж үздсэн бэ гэхээр улс төрийн системийн оролт буюу шаардлага дэмжлэг нь улс төрийн нийгэмшлийг хангадаг гэж үздсэн. За мөн сонирхлыг дард иргэдэд байгаа сонирхлыг илрүүлэн гаргах үүрэгтэй гэж үздсэн. За мөн эндээс гарч ирсэн сонирхлыг бас нэгтгэж боловсруулах үүрэг бол энэ оролтын талд байна. Оролт гэсэн талд байна гэсэн ийм санааг дэвшүүлсэн бол гаралт гэдэг дээр ямар үүрэг байдаг вэ гэж үздсэн бэ гэхээр хууль зүйн хэм хэмжээ болон шийдвэр боловсруулах үүрэгтэй. За мөн хэм хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. За мөн хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буй хянах үүрэгтэй. Тэгэхээр энэ гаралт гэдэг маань өөрөө төр болон төрийн байгууллагуудыг хэлж байгаа учраас үүргүүд нь бол энэ дээр тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр энэ Ийстний боловсруулсан загварыг маань Аалмонд гэдэг эрдэмтэн бол бүр илүү ингэж баяжуулж илүү тодорхой болгож өгсөн байгаа юм. За тэгэхээр улс төрийн систем гэдэг маань зөвхөн тогтолцооны дэд систем гэхээр бас үгүй. Дээрээс нэмэгдээд мэдээлэл харилцааны дэд систем, за хэм хэмжээ зохицуулалтын дэд систем гэж байдаг. За мэдээлэл харилцааны дэд систем гэж юу юм бэ гэхээр тухайн улс төрийн харилцаанд оролцож байгаа бүхий л ард иргэд болон төрийн байгууллагуудын хооронд, өөрөөр хэлбэл оролт гаралтын хооронд л гэсэн үг. Энэ хооронд энэ мэдээлэл дамжуулж байгаа бүх сувгуудыг хэлж байгаа. Тэгэхээр энэ өөрөө маш чухал үүрэгтэй байдаг. Тэр улс төрийн систем мэдээлэл харилцааны энэ дэд тогтолцоо байхгүй бол энэ тийм харанхуй, өөрөөр хэлбэл улс төрийн гаралт нь мэдэгдэхгүй, оролт нь мэдэгдэхгүй ийм байдал үүсэх бас аюултай. Тийм учраас энэ мэдээлэл дамжуулах энэ сувгууд буюу мэдээлэл харилцааны дэд тогтолцоо улс төрийн системийг илүү ил тод байлгах, илэн далангүй байлгах ийм үүргүүдийг бол гүйцэтгэдэг. За харин хэм хэмжээ зохицуулалтын дэд систем маань тухайн улс оронд улс төрийг илүү тогтвортой хэрэгжүүлэх талаас дадал заншлын болон хууль зүйн гэсэн ийм хоёр байдлаар ангилагддаг. Дадал заншлын хэм хэмжээ нь бол илүү тухайн улс төрийн харилцаанд оролцож байгаа сонирхлын бүлгүүд, улс төрийн намуудын үйл ажиллагаатай илүү холбоотой байдаг бол хууль зүйн хэм хэмжээ нь бол тухайн улс төрд оролцогч, төрийн байгуулагч бай, иргэдч бай, сонирхлын бүлгүүд бай, улс төрийн намуудч бай бүгд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг энэ санааг бол дотор агуулж байдаг. Энэ хэм хэмжээ зохицуулалтын дэд тогтолцоо бол улс төрийн харилцааг энэ бүхэлд нь дэг журамтай байлгах, эмх зэгцтэй байлгах тал дээр бол хуулийн дагуу ингэж үйлчилж байх ёстой. Ийм зүйл юм байна. За, улс төрийн систем гэхээр ерөнхийдөө ийм 3 юм байгаа. Энэ дундаас бол тогтолцооны дэд системийн багш нь илүү онцолж ярьсан байгаа. За, энэ дээр дахиад нэг юмыг нэмж хэлэхэд энэ эрх холбоо гэдэг юмыг нэмж хэлье. Энэ ямар тохиолдолд эрх холбоо болох вэ гэж. За, жишээлбэл оролт талаас ард иргэдийн зүгээс жишээлбэл шаардлага хөргүүлээ гэж бодъё төрлөө те. Жишээлбэл юу байдгийг цалин нэмүүлэхийг хүссэн ч юм уу те. За ард иргэдийн зүгээр шаардлага багш нар жишээлбэл цалин нэмүүлэхийг хүслээ гэсэн шаардлага хөргүүлэхэд энэ тодорхой ийм хөтөлбөр болж очоод энд гарал гарахтаа жишээлбэл засгийн газраас шийдвэр гаргаж болно. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл цалин нэмэх гэдэг шийдвэр. Тэр цалин нэмэх гэдэг шийдвэр нь хэрвээ гараагүй зүгээр эндээс цалин нэмүүлэх шаардлагыг хүргэгдсэн бол түүнийг эрх холбоо гэж үзэхгүй. Харин засгийн газраас шийдвэр нь гараад тэр нь бодит үйл ажиллагаа болоод үнэхээр багшрын цалин хэрвээ нэмэгдээд буцаад эндээ эргээд ирэхийг л эрх холбоо гэж хэлэх юм байна. Энийг бас бүгдээр анхаарах хэрэгтэй шүү. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа.